Монгол Ардын намын баг хурлын анх дугаар хуралдаанаас намын нарийн бичгүүд удирдах зөвлөл хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонголоо. Орос улбаны улсын эрчим хүчний сайд Цивилев газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлнэ гэдгийг илэрхийлсэн байна. Сайн байцгаана хүмүүс үзэгчдээ Global Media эхэлж байна. Студид хөтлөгч Лама ажиллаж байна. Гэмтэл согс судлалын үндэсний төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгджээ. Тэрэгэнцэртэй иргэдэд хүртээмжтэй орчин өгүүлэгдэж байна. Хүйтний улирал эхэлж цас орсноор халтаргаа гулгаа үүсэж гэмтэж бэртэх иргэдийн тоо нэмэгддэг. Тэгвэл үнэтэй холбоотойгоор гэмтэл согс судлалын үндэсний төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ талаар манай телевиз дараах мэдээг бэлтгэлээ. Сүүлийн үед аваар ослын улмаас гэмтэл согс судлалын үндэсний төвд ирэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тодорхойлбол хөдөө орон нутгаас тус төвд гэмтэж бэртсэн хүүхдүүд маш ихээр ирэх болсон байна. Тус төвийн эмчнэрийн хэлж байгаагаар тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж осол гэмтэлд өртдөг байна. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол гэмтэх гол шалтгаан бол ерөөсөө уналт байдаг. Сандлаас унах бөөдгөөс ирэл ахуйн гэмтлүүд мэдээж түлэгдэл маань орон ахуйн гэмтэлтэй. За бус нь бол хөвчлэн уналт. За тэгээд сүүлийн үед ихээр нэмэгдэж байгаа юм болохоор нөгөө цахилгаан дугуй, за скутер, мофиднууд ихсэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн оныхоос бол энэ оных бол зам тээврийн осол гэж бүртгэгдсэн тусламжууд бол яалталсан бүртгэлүүд бол их ирсэн. Гэмтэл согс судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасаг энэ оны байдлаар өөрийн тасагтаа 2500 хүүхэд авч эмчилснээс 2100 гаруй хүүхдэд ясны мэс засал хийсэн байна. Энэ нь өнөөгийн байдлаар бага насны хүүхдүүд маш ихээр аваар осолд өртөж байгааг харуулж байна гэж тус төвийн эмч мэрэгчлэтнүүд онцолж байна. Бид дорн таймгаас ирсэн цэцэрлэг дээр хаалганд гараа хавчуулаад өндөг нь тасарсан. Одоо тэг өндөг нөх хаалганд орох гэж байгаа. Би хөдөө малд явж байгаад Цэгэлд явж гойдуулаад хийх гэхэд төлөө болсон. Одоогийн байдлаар биеийн зовир нь ямарсан вэ? Одоогийн биеийн зовир бол зүгээр болсон. Энд хагалгаанд ороод хадуулаад одоо аюул болчих тана. Тус төвийн мэдээлж байгаагаар жилд дунджаар 138 мянган хүн бэртэж гэмтдгийн 30% нь хүүхэд байдаг байна. Мөн тус төвд хандаж буй 2 хүүхэд тутмын нэг нь гэртээ бэртдэг болохыг эмч мэрэгчлэтнүүд өгүүлж байна. Мэдээж эдгэрэх хугацаа бол тухайн гэмтлийнхаа одоо хэрэг хүчтэй гэмтэл үү, за мэдээж ясны гэмтэл хугарлах юм бол ямар төрлийн хугарлуу гэдэг бас зэргүүд байгаа тийм ээ. За тэгээд бас зөөлөн эдийн гэмтлийн хэрэг талбайг хамарсан байх уу гэдгээс төхөн сэргийг хийдэх хугацаа маань хүн хүнээс өөр байна. Дээрээс нь хүн хүний өөрийнх нь эдгэх процедур нь болохоор хугацааны хувьд бас өөр байдаг гэсэн. Мөн сүүлийн үед тус төвд цахилгаан дугуй, скутер, мопедос үүдэлтэй осол аваарт өртсөн хүүхдүүд олноор ирэх болсныг эмч мэрэгчлэтнүүд онцолж байна. Тиймээс бага насны хүүхдийг осол гэмтэлд өртүүлэхгүй тул эцэг эхчүүдийн хараа хяналт чухал байна. Жанчивдэрч Баттэрч, Евгений Павлов, Ice Global. Одоо харин өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлын мэдээллийг цөөн хормын мэдээгээр хүргэе. Өнөөдрийн байдлаар газрын төсний бүтээгдэхүүн тээвэрлсэн нийт 225 вагон цистерн байна. Үүний 86 нь дизелийн турш, 95 нь АИ-92, 8 нь АИ-95 автобензин байгаа бол 15 нь онгоцны түлш, 9 нь пропан, 10 нь бутан, 1 вагон нь хийн түлш тус байна. Оросын улбаны улсын Москва хотноо болж байгаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын хүрээнд аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдин Ням, Оросын улбаны улсын эрчим хүчний сайд Цивилевтэй уулзаж газрын тосны импортын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж тохирчээ. Сайд Дамдин Ням Оросын улбаны улс хэдий дотооддоо хомсдолтой байгаа ч манай улсад тасралтгүй тогтвортой нийлүүлж байгаад талархал илэрхийлсэн байна. Харин Оросын улбаны улсын эрчим хүчний сайд Цивилев манай улсын хэрэглээ жил бүр өсөж байгааг онцлоод цаашид тогтвортой найдвартай нийлүүлэх биелүүлж ажиллахаа амлажээ. Ерөнхий сайд Зандан шатар Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнээрийн зөвлөлийн өргөдгсөн хуралдаанд оролцох үеэр Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхлаа. Тэрээр өмнө нь 9-р сард болсон дорны эдийн засгийн чуулга уулзалтаар түүнд мөн бараалхаж байсан юм а. Энэ удаад Монгол улсын газар нутгаар дамжуулан Оросын холбооны улсаас бүгд найрамдах Хятад ард улсад байгалийн хийн нийлүүлэх хоолой барих төсөл, Монгол-Орос Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр зэрэг томоохон төсөл хөтөлбөрийн талаар болон хоёр улсын хоорондоо дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцжээ.
Түүнчлэн ерөнхий сайд Зандан Шатар бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай уулзаж Монгол улсаас бүгд найрамдах хятад ард улсад экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх санал тавьжээ. Мөн хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 20 цэрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум Америк долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ. Үүнд Ли Чан хятадын асар том зах зээл Монгол улсад үргэлж нээлттэй гэсэн байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 30 дугаар баг хурлыг Бразил улсын Белемд үргэлжилж байна. Тус хуралд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатар тэргүүтээ төлөөлөгчөд оролцож байгаа бөгөөд 2035 он хүртэл хүлэмжийн ялгарлыг 30.3%-аар бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлогоо танилцуулан уур амьсгалын дэвсгэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага түнш орнуудтай санал солилцож байна. Түүнчлэн эх онд манай улсад болох цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажил болоод техникийн болон санхүүгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр бүх нийтээр амарна. Нийтээр амарч байгаа тул зах худалдааны төвөдөч мөн адил амрах хуваартай. Гэвч энэ удаад ажиллахаар болсон байна. Гэхдээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хялгант модны зах болон гурвалжин нэг худалдааны төв ажиллахгүй. Түүнчлэн Нарантуул, Дүнжин гарав, Баялаг ундраа зэрэг цах худалдааны төвөд ажиллахгүй гэдгээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мэдэгджээ. Нийслэлийн хэмжээнд 34,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1,000 гаруй төр болон байнгын тэрэгэн цэртэй иргэд байдаг гэх судалгаа байна. За тэгвэл эдгээр иргэдэд зориулсан хүртээмжтэй орчим муу байдгаас тэрэгэн цэртэй иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Манай улсад мөрдөгдөж байгаа хууль түүнийг дагалдах 10 гаруй дүрм журам стандартад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг тусгасан байдаг. Гэвч бодит байдал дээр эдгээр дүрм журам хэрэгжихгүй байгаа талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл онцолж байна. Тэрэгэнцэртэй хүмүүсийн одоо хамгийн хэцүү зүйл бол одоо энэ шат байдаг. За одоо тэгэл гэрээсээ гарахаас ихсэг шууд эхлэн шүү дээ, тэ. Гэрээсээ гарна, за тэгээд дэлгүүр хоршоо орно. За би дэлгүүр ороход бол шатаад өгсөн гэж байхгүй дандаа хүн гуйна. Тэ. За тэгээд тэр чинь бас одоо мэдлэгтэй мэдлэггүй хүмүүс байна. Туршлагатай хүн байна. Туршлагагүй хүмүүс бол одоо алдахгүй гэж байна. Эсвэл нөгөө хүн маань одоо техникгүй өргснөөсөө бас болж одоо нуруу турунд маань юм хүний нуруу турунд юм хийчихгүй гэж байна. Тэгээд ингээд иймэрхүү саад бэрхшээлүүд бол одоо маш их гардаг. Иргэн бүр нийгмийн харилцаанд тэгш хүртээмжтэй оролцоход дэд бүтцийн асуудал чухал. Гэвч хотын гудамж талбай, барилга байгууламжид тэрэгэнцэртэй иргэд зорчход бэрхшээлтэй байна. Одоо бид нар ийшээ гарах гэхэд хэцүү байгаа зү. Танах одоо ингэ намайг өргөөд гарах үйлчлэгээ байд юм уу? Тэгээд яа шууд эргээс тэр юм гэдэг байгаа лээ. Би одоо энэ шатаад яаж өгсөж орж үзүүлэх үү? Уг нь барилга байгууламжийг хүлээн авах комисс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ажилтгч үр дүнгүй байдаг талаар ярьж байна. Учир нь барилгын газрын зөвшөөрөл, зураг төсөл хийгдэх цагаас эхлэн эдгээр иргэдийн төлөөлөл хяналт тавьж ажиллаж чаддгүй нь хүртээмжгүүдэд бүтцийг нэмэх шалтгаан болдог байна. Би гэрээсээ гараад одоо нэг 5 минут яваад орох уртлынхаа сургууль дээр очих гэж одоо машинууд зогссон миний явдаг зам дээр хав хангаагүй тойрж явсараад одоо баг бүтэн нэг цаг болж исэн баха намар. Нэг тэгжээж нэг сургууль орж ирсэн. Тэгэхээр бол одоо энэ машины хэрэглээ ихсэн одоо энэтэй холбоотой бол одоо бүр хэцүү болсон. Мөн тэрэгэнцэртэй иргэд үйлчлэгээний газар ороход налуу зам байдгүй нь тэднийг бухимдуулдаг байна. Тиймээс цаашид тэрэгэнцэртэй иргэдэд зориулсан хүртээмжтэй орчныг сайжруулж дэд бүтцийг хөгжүүлэх талаар нэгдсэн бодлого шаардлагатай байна. Жанжуудаас Баттарч Евгений Павлов, Ice Global. Хэрхэн үзэгчдээ та бүхэнд глобал мэдээлэл 5 гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсан баярлалаа. Баасан гарагт шинэ мэдээллээр эрг уулзъя.